Эрхэм үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Одоо хэрлэн дэлгэцийн 20 минутын ээлж боллоо. Энэ дугаараараа Хөдөнбөр хотын Өвөн хүндэсний өөртөн засах хошууны шинэхэн баруун сумны ардаас иршгэлсэн нутаг хүүхдийн цэцэрлэгийн 20 жилийн ойгийн баяраас та бүхэнтэйгээ хуваалцахыг зорилоо. Хүлээн авч сонирхоорой. Нархур тэнцсэн дэлгэр зуны 7 сарын 1-ний өдөр Харьяатын сэтгэл намаа дагаж 20 дугаар их хурлыг халуунаар ухтном Голсэдвт шинэхэн баруун сумны нутаг хүүхдийн цэцэрлэгийн 20 жилийн ойгон баярлан бэлэглэх хөдөлгөөнжиж 2022 оны сурагчдын төгсөх ёслол бага сурагчдын уянгат дуу уран бүжигтэй хамт амжилт төгөлдөр явагдаж өнгөрөв. Эхлэлтийн ёслолын тэргуунд Өвөр Монголын Өрдөн засаг орны Харьяатын холбоо болон Өвөр Монголын шинэ ухаан тархаалтын бүлэглээс сурагчид хүүхдийн дур сонирхлыг хүмүүжүүлэхийн анхны өртөө мөн ч ном унших зан татгаалыг бай болгох эхлэлтийн шугам болох нутаг хүүхдийн цэцэрлэгт оюун ухааны үнэт хөрөнгө болох 500 бод ном дэвтрийн хайр халамжийн бэлэг хүргэж ахуй талбайд хүрлжин ирсэн эрхэм удирдлага нараас цэцэрлэгийн орчин тойрон сурагчдын сургаан хүмүүжилд анхаарал татван цэцэрлэг байгуулагдсан 20 жилийн ойд баярын үг дэвшүүлсэн билээ. Дарааг нь нутаг хүүхдийн цэцэрлэгийн зүгээс 2022 оны сурлагын доор хугацааны халамсах хүлчингүй сайн ээж цэцэрлэгт тусламж дэмжүүлэг үзүүлсэн нам жасахын удирдлага нар цэцэрлэгийн соёл урлагт ховь нөмрөн үзүүлсэн багш нар шинэхэн нутаг орны хүүхдийн соёл сургаан хүмүүжлийн үйлсэд өөрийн ариун хайр хөдөлмөрөөрн чармайн ажиллаж байгаа багш нартаа тус бүр хөгүүлэл жаргажууллын шаналлын будас гардуулв. Хөдөлгөөний эцэст Өхөд дэлхий элчийн сайнаар өснийн бадраа энэхүү сайхан мөчид энэрл цэцэрлэгийн эрдмийн дээж хайрын гიშгэр хүмүүжигдэн байжоо төгсөх ангийн сурагчдын нэрсийг нийтлэн дурсгаалын будас гартуулан уран сайхны тоглолт маань эхэллээ. Тоглолт нь өх улсаа магтан дуулий нутгийн бүүвэ гэх цэцэрлэгийн бүх бичхаан найз нарын хамтын дуу бүжиг зэргээр хөөр хөгжим бялхан явагдаж мөнч 10 11 дугаар 16 17 дугаар удааны төгссөн сурагчид өх сургуульдаа хурж ирэн цэцэрлэгийн ховролт хөгжилтэд багтан баясаж дуу, бүжиг, модель, хөгжин гэх мэт олон армун тоглолтоороо хөөр баяр нэмсэн билээ. За миний дүү чинь хэн билээ? Одоо өөрийгөө танилцуулна уу? Би бол одоо яг сайхан 6 сард өвөг дум сургуулиас төгссөн. Баян шуурч чагаар нутагтай Сэрэн доржийн сэрэн дашийн халин байна. Нутаг цэцэрлэгээсээ бол нутаг цэцэрлэгийн 10 дугаар дааны төгссөн сурагч. Тийм байна. Тэгвэл миний дүү бараг хэдэн настай да нутаг цэцэрлэг ирсэн бол? Миний ээж багш болохоор надад 2 настай эдэн ирээд тогоож гэрээр явсан. Тэгээд бараг нутаг цэцэрлэгтээ 4-5 жил байсан. Тийм байна. Маш одоо багын тэр бага насны үеэ бараг бүр нутаг цэцэрлэгт өнгөрүүлсэн байна. Тэгвэл танай тэр үедээ харьцуулбал одоо сургуультай нь ямар хувиралтай болсон бол? Доторх таних төвөөрөмж нь бүрдсэн. Тэгээд сайн орохтой би өөр таниаг байсан. Бүр дотор нь моджилсан. Тэгээд өйлөөжүүдийн наадам тоглоомтой их гоё болоод байсан. Тийм байна. Тэгээд өнөөдрийн 20 жилийн ойд ямар тоглолттой ирсэн юм? Би дуу бүжиг тэгээд хөтлөгчийн хуваар өнөөдөр 20 жилийн ойгоо өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлсэн байна. Тийм байна. Тэгвэл анх цэцэрлэгт байсан. Тэгээд анх байхдаа миний дүү ямар шохон зантай хүүхэд байсан бол цэцэрлэгт байхдаа? Багын үеэ өргөнд орсон. Нилээ чаваа алиа хүүхэд байсан ба. Тэгвэл тэр үеэ одоо өргөн бодвол багтаа ямар нэгэн мартагдашгүй учир байна уу? Багш нар нь ямар шүү байсан миний дүү? Их сайхан хандсан. Мартагдашгүй учир хөөлөө. Бид нь бол сургууль тарахтаа анги дорж ураад хүн хэнийгэр яхтад нэрсэн гэд бид нь өөрөө мэдүүлдэг байсан. Тэгээд би тэр нэг л учрыг их гүн суугдалтай байна. 10 жилийн уртаа миний байхад бол багш
над их сайхан хандчихсан. Тэгээ 10 жил удаад эргээд ирэхэд энэ жоохон хөөрхөн дүү нартай багш минь бас л тийм халуумсуу дотносод хандж байна. Тэгвэл танай тэр үеийн заажсан багш чинь одоо байна уу? Байна. Бараг нилээд бүр байна. Бүгдрөө байгаа юм байна тий. Багштай хандаж одоо юу нэг ярмаар үзэл байна. Энэ орон жил энэ нутаг цэцэрлэгтээ олон янзын чадвартан эрдэмтэн хөгжүүлсэн шаргуу хатуужилттай хөдөлмөрлөж байсан багш нартаа талархлаа, та бүхэн өдөрлөө гэж хэлмээр байна. Нутаг хүүхдийн чичирлэг нь 2002 оны 7 сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд нэгэн хамгийн үндсэн шатны ардаас эрхэлсэн ард тустай төгөөмөлжилсэн цэцэрлэг болох юм. Ажлах ерөнхий талбай нь төм 4400 квадрат метр байж, үүнд гэр барилга нь 906 квадрат метр, суур тоног төхөөрөмж үндсэндэн бүрэн төхөр юм. Тус цэцэрлэгийн сургаан хүмүүжүүлэх үйлчлэлт нь хамгийн боргожун байдаг. Дараа хүүхдийг хархан багаас нь өрүүл саруул хүн чанартай болгон хүмүүжүүлэх явдал болно. Хүүхдэд хайр, эрх чөлөө ба хүндэтгэлийг гүйцэд олгоож, өх байгальтайгаа нягт ойртох болон гэрийн гаднах тоглоом хийхийг санаачлан, хамт нийтийн хамтралчиг үжилтийг хүмүүжүүлэн, харилцааны чадварын дөөгшлөлтийг голлон атгаж, он чадварын суралцлага бас адил бус соёлтой гарчхыг чухалчилдаг. Чичирлэг байгуулагдсан 20 жилийн турш 16 багш ажилтнтай байж 800 гаруй шилдэг хүүхдийг амжилттайгаар төгсгөв. Нутгийн ургамлын гаралт хийгээд хүүхдийн насны онцлог тохирцсон мөчр, улаалж, мойл, үрэл гэх нэрийдэл бүхий 4 ангитай байдаг. Сайн байна уу багш? Сайн байна. Багштай одоо яг анх хэдэн онд нутаг цэцэрлэгт ирж багшилсан бол энэ тухай ярил. За би 2000 бөгөөд 2 он яг анх байгуулагдахаас ажилласан. Одоо хүртэр байсан. Өшөр нь одоо юм үгүйгээс би болох байхасаа хөгжих юм нэг шат үе шүү дээ. За тэгээд энд байхын болгон багш болгон штэ одоо хотын хүүхэд юу үзвэл юугүй үсхийг боддог. Тэгээд өөрийн газар орны хүүхдүүд өөрийн хөрс сорёдороо олсон хүүхдүүд бас цаасаа санаа чадaltaй танхөөтэй явахыг хүсдэг. Цаан сургаалтын талаар бол 3-6 насны жолоодомт хөтлөвч гэж байдаг. За тэгээд энэ хугацааны манай сурах наснаас өмнө сургаан хүмүүжлэн одоо голын юуг атгаж байгаа гэдэг нэг бардаг. Хоёрын гэхэд бол өөрийн газар онцны онцлог одоо хүндлэх ёсоос өөрийнхөө дөрвөн улирлын онцлог шинжээс одоо хүүхдүүд өөрийн явцын дунд өөрийгөө авч чадах төсвөртэй манай газар оронд юугаараа бахархаж явдаг ба. Манай газар оронд өөр ямар хүнээс онцлогдох илгаа байдаг гэдгийг их бардаг юм аа. Тэгвэл одоо манай нутаг цэцэрлэг бол анх эхлэхэд бас тоног төхөөрөмжийн талаар маш дүгэн байсан. Одоо гэхэд бол ийм олон наадамтай, хэрэгсэлтэй, стил гоё сургууль боллоо. Тэгвэл одоо энэ их явц дунд бас одоо нам засахын одоо тусламж, дэмжлэг бас байгаа байх та энэ талаар ярил. За сургаан хүмүүжил гэдэг нь нам засгын хайр халамжаас зөөд салж байдаггүй. Нам засгын хайр нийгмийн өлөтгүүдийн хүчин чадлаар л бүх юм одоо яг л хүүхэд бол хүнээс засгийн хайр болохоор хүн бүхэнд хүнээ хайрыг олж явдаг. Тиймдээ манай тал бүхнээ хайр дэмжлэг харамгүй зоригжуулал олонтой явдаг байгаа. Хүүхэд бол улс үндэстний өрөөдөө. Хүүхдийг сайн хүмүүжүүлэе гэвэл багш, гэрийн ахмад хамтар чармай хэрэгтэй. Тус цэцэрлэг нь сурах наснаас өмнөх сургаан хүмүүжилд оршиж байгаа цэцэрлэг ба гэрийн ахмадын хоорондох будад асуудлын тухайд тусгай мэргэжилтэн багш нарыг хугацаа болгонд нэг удаа урьж цэцэрлэгийн бүх багш нар ба гэрийн ахмадад боловсрал хүмүүжлийн сурвалжлага өрнүүлдэг. 3-аас 6 насны жолоодомжийн хөтөлбөрөөр голдлог болгон насны онцлог жөрөөгөр нь газар орны будад байдалдаа тохируулан мал унаа, өх байгалаа бахтан хайрлах, орчин анх байхын бохирдлыг хамгаалах, ил тод 4 улирлдах цагийн ховрлын будтай үйл ажиллагаанд оролцох аян дааны нөлөө тусгалаас хархан багаас нь ажил хөдөлмөрт ойртох, үйл хийдэлд өвдүйтэй байх, төсвөр төвчөрийг хүлээж чадах, жил цагаан сар, өмнө зэрэг өөрийн газар орны онцлог шинжийг таних танилтай болгох,
өрөөл бусдыг бодож өгөөмөр тусмарч ухаан бодолтой явах амьдралын татгаал ба амьдралын чадварыг хүмүүжүүлэх хөдөлгөөнийг жил туршид өрнүүлсээр ирсэн юм. Манай хүүхдүүд бол одоо сая сургуульд орохдоо бол одоо аав ээжээсээ салж чадахгүй тиймэрхүү байдалтай. Тэгээд эхлээд орох манай хүү бол их тэгээд хүү орохдоо бол одоо яг одоо их уйлдаг байсан. 2 өдөр уйлжээ. Тэгээд одоо болоход одоо тийм байдал байхгүй. Тэгээд дараадан одоо миний хүүхэн орохдоо ах нь байх юм чинь тэгээд дагуулад хоёулаа ороод явж ин тэгтэй бол одоо анхаа сургууль цэцэрлэгт орхосоо бол манай хүүхдүүд бол одоо нэг илүү буян даа чадвар тэгэхэд өдөр тутмын босод хүүхдүүдтэй наадах харилцах талаар бүр их нэг нийгмийн анхаарах нэг юмд бол алхачд бол орж чадаж байна гэж би одоо хөлж байна та. Тэгвэл яагаад нутаг цэцэрлэгийг сонгосон бол одоо босод цэцэрлэгээс ондоо онцлогтой юм уу эсвэл сонгосон шалтгаанаа бидэнд яриад байгаа юм уу? Одоо нэгд бол одоо манай гэр бол ойрлож байдаг. Тэгээд би одоо бас өөрөө бол энэ орчин хонд бас хөдөө нутагт байгууллагад ажиллаж байна. Тэгтээ бол одоо миний өөрийн ажлаас ойрлож гэрээс бас ойрлож одоо энэ хамгийн урдаар бол одоо бид алис сургуульд ямар ч хүүхдээ хүмүүжлэхтэй бүр өөрийн гэрээс ойрхон энэ бол одоо илүү бодлох хэрнэ гэрийн ахмад болсон. Тэгээд дараадан бол одоо сургаан хүмүүжүүлэх талаар одоо би өөрөө бол энэ соёлын талаар ажил хийдэг болохоор өөрийн нутаг усныхаа энэ нутагтаа хайртай энэ өөрийнхөө соёлд сургаан хүмүүж соёлдоо хайртай. Тэгтээ бол одоо энэ хүүднээс бол одоо хүүхдүүдээ юм бол одоо өөрийн буяасаа гардаж хийжтэй өөрийн үндэснийхөө соёлын тухай чармайж үтхийг өгөө. Тэгтээ бол хүүхдүүдээ бол энэ хүүднээс бол нутаг хүүхдийн цэцэрлэгт өгсөн байна. Одоо хамгийн эхлээд энэ босод хүнтэй эхлээд мөндөчлөх юм уу босдын урих юм уу идэж уухтаа бол одоо нэг талаар нэг соёлоо өөрийн Монгол соёлоо тэгтээ бол орчимхон бидний думтын үндэснээ хамтын үжил ухаамсар энэ талаар хийнэ. Үндэснээ бухимдал талаар хий. Энэ талаар бол одоо манай цэцэрлэг бас их сайхан хийж байна. Тэгэхээр энэ олон талын бодол эхлээд бол одоо энэ цэцэрлэгийг сонгосон байна. Тэгвэл нутаг цэцэрлэгийн одоо цаан сургаалтын талаар ямар шиг байдаг хэрхэн заадаг уу энэ тухай бидэнд хэлэх юм уу? Цаан сургаалтын талаар бол одоо би нэг хүүхдүүд хүүнийхээ ангид бол нэг удаа чангалсан байж хичээл чангалсан байж. Тэгтээ бол одоо багснаар бол одоо өдөр тутмын талаар хийн хүүхдийн эдэн умдааны хичээлд орчихсон байж. Тэгээд бол одоо хүүхдүүд юм чинь одоо тэгээд жишээлбэл одоо нэг талхан эдэний талаар одоо гулрын талаар хийн эдэн умдаа юу байна. Тэгээд ногооны талаар юу байна. Тэгтээ бол энэний бол заахтаа бол одоо бүр монголоор хөлж ин хятаар бас хөлж ин тэгтээ бол энэ нь бол ямар онцлогтой байдгийг гадраас ямар харахад ямар байдгийг амсахад ямар байдгийг одоо энэ талаар бол одоо хүүхдүүд бүр их сайхан ойлгуулж чадж гэж би нэг хичээл цаанахаас болоод одоо мөцсөн байжээ. Тэгээд бол манай хүү одоо яг нэгдүгээр онд орох гэж байна. Тэгтээ бол нэг жил бол төгсөх нэг жилдээ бол одоо анхаарах юм. Одоо манай тэр багын үйлсийн бүтгэл ангитай таарна шүү дээ их анги. Тэр манай бүтгэл ангидаа сурдаг шиг одоо 1-2-оос эхлээд аагүй тэгтээ бол хиттийн бол биеийн натан үсэг энэ бол одоо бүр анхаарах юм тийм таних энэ бол бүр одоо заасан байна. Одоо нүдөрөө таних. Тэгтээ манай хүү одоо миний бага хүүхэнд бол одоо дуу энэ зааж байна. Тэгээд одоо жургын талаар бас зааж ин бүжиг зааж ин одоо дуу зааж ин одоо өв талын одоо өдөр тутмын амьдралын талаар хий ёс заншлын тухай бас зааж ин. Одоо тэгтээ бол би бол зааж сургаалтад бас их ханамжтай. Багш анх одоо ямар шалтгаанаас одоо нутаг цэцэрлэгийг байгуулъя гэж бодсон юм бол? За, нутаг хүүхдийн цэцэрлэгийг бол одоо байгуулах түүхэн яриа бол одоо уг нь одоо манай хүнтэйгээ хоёлаа айл болоод айл гэр болоод Оросд бас хэдэн жил явж исэн. Тэгээд сүүлд нь Японд очоод Японд байхад нэг хүүхдийн цэцэрлэгт ажиллаж исэн, амьдарч исэн. Тэгээд сүүлд нь одоо нутаг бусвал хүүхдийн цэцэрлэг хийе гэсэн юм нэг бодолтой болжээ тэр үеэс. Тэгээд одоо тэр үед бол тохон цагт бид хоёр нэг
одоо манай нөхрийн ээж нь бол Японы өнчин хүүхэдтэй. Тэгээ ээжийн хацаагаар орсон болохоор тэнд бас төрөл саднайдаа суугаад бас тэнд нэг ховын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан юм аа. Тэгтээ бас нэг насны хаяа асуудаг байсан. Тэр настан бол одоо 90 гарын настай тохиол цагт. Тэгээд тэр настан гэхдээ би бүр хүүхдөөсөн үеэс бүр хүүхдийн цэцэрлэгт явсан. Тэгээд тохиол цагт бид хоёр одоо 30 настай залуу улсууд байсан. Бид өөр хүүхдийн цэцэрлэгийн үүдийг бас татаж үзөөгүй. Тэгэд манай үеийн хүмүүс бүр манай улсад бүр татаж үзөөгүй байдаг штэ. Тэр үе цэцэрлэгийн 6 хүмүүдийг юу байдаггүй. 8 9 нас хүрэхэд сургуульд ордог. Тэгээд одоо боловсоо байр нутагтаа анхаар бол хүүхдийн цэцэрлэг хийе гэсэн энэ нэг бодол төрсөн байна бид хоёр. Тэр үеэс. Тэгээд харж ирээд 2002 оны 4 сард харж ирсэн. Тэгээд 2002 оны 7 сарын 1-нд одоо хүүхдийн цэцэрлэгийг хэлүүлсэн байна. Тэгээд л одоо эхний хугацаанд бол хүүхэд цөөхөн явах тутам тэгээд хүүхэд олшроод хийх тутам нь ажилдаа мөрөгчөөд хайртай болоод зам харгайгаан болоод тэгээд угаасаа бол ердөөл нэг хийхэд одоо хичнээн их том болно гэсэн бодол байхгүй. Тэгээд явсаар игээл иймэрхүү зам харгай гарч ирсэн байна. Тийм байна. Тэгээд анх эхлээд хийхэд одоо ямлаа маш хариун хүчрэл тулгарсан байх та. Тэр талаас ярив. Одоо анх эхлээд хийхэд бол нас залуу юм өтөхгүй, туршлага байхгүй. Тэгээд зориг их байдаг. Тэгээд явсын дунд явсаар. Одоо ч гэсэн одоо энэ ажлыг хийхэд дандаа л хүчээр тулгарч л байдаг. Одоо нэг дэлгүүр нөөж ихтэй таарахгүй. Одоо нэг хоолон гэр эрхлэхтэй таарахгүй. Дандаа чинь одоо дөөрөөс чамээ улсын шаардлага баримжаа өндөр сургаан хүмүүжил гэдэг шин одоо ёстой бол засах төрөөс хийх ёстой ажил. Үндэсний шатны хөдөө тосгоны сургаан хүмүүжил гэдэг шин одоо ёстой л улсаас бүр оруулах ёстой л ажил. Тэгээд сүүлийн үедэр бид чинь одоо хуваар эрхлээд ойр орчмын сум шатны дотроо бас нэлээд төөхөр удаан туршилгаар олон жилийн гисгэлж бол хүүхэд хамаг олон ийм нэг цэцэрлэг болоод байж байна. Тэгвэл одоо 20 жилийн туршид одоо үнэхээр зориг байвал зарсандаа гэдгээр одоо болоход 20 жилийн туршид одоо манай цэцэрлэг ийм том, ийм гоё боллоо. Тэгээд өнөөдөр одоо 20 жилийн ойгоо ухтаж байгаа энэ үсээ таны сэтгэл ямар шиг байна? Та өөрөө бол одоо цагийн сэтгэлээ бидэнд хуваалцвал. Одоо сэтгэл гэлгэн өндөр байна. Баяртай байна. Бас 20 жил болоод эргэцүүлээд бодож өсгөхөд саяхан бүр тоглолтоор гарааштай. Анх дугааруудаар төгсөн хүүхэд бүр ажилдын байр дээр гарлаа. За 10-11-р чинь одоо энэ жил анх думтаанд өргөж гин. Өндөр думтын бас хүүхэд ирээд тоглож гин. За баг сургуулийн хэн бас ядахын тэр шавхаж гин. Одоо ийгээд бас хүүхэд дүүнэрээ харахад одоо их гоё байна. Манай эндээс өссөн байсан хүүхэд 10 жилийн цаана эднэс нь одоо зүг чигээ мөтгөө зүүн бараанаа мөтгөө орлож чарлсан хүүхдүүд өнөөдөр хөдөлгөөр өссөн байжод том болсон юм. Тэгээд баг харахад их жаргалтай сайхан байна. Ийм. Өрдмийн их ааг өг сурж нэг хоёрыг тоолж дуудуулж бүжиглэн жураг журж шүлглэн хүн болохын ясыг сурч үдсүүд нь бүрлдэн жигүүрэн дэлгэн нисэх болсон бичгаан найрд нартаа баяр хүргэе. Бас төгссөн сурагч дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье. Соёлын гуламт болсон нутаг жижирлэгч нь сүүн цагаан өрөөлөөрөө аяны харгуйч нь мялах болно. Нутаг хүүхдийн жижирлэг маань нам жасахын хайр халамж нийгмийн элэгдэхэтийн халуун хавсарлагаар өдрөөс өдөр өргөжин бужгаарсаар амжилт дүүрэн урь залуу 20 насыг идүргнээр алхлаа. Өжигдрийн түүхтэй өнөөдрийн хөгжилтэй нутаг хүүхдийн жижирлэг маань эрх маргааштай нэн бадран цэцгэлэх нь лавтай. Хүндэт үзэгчтэй энэ цагийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахиж баяртай уулзъя. Баяртай.